Сайн байцгаана уу, Бадам гэрлэн. За, миний ард харагдаж байгаа шинжлэх ухааны технологийн сургуулийг миний бие төгссөн. За, тэгээд яг сургуулаа төгснөөс хойш болвол сургуульд сурж явах тэр цаг хугацаа ямар их үн цэнтэй, ямар их боломжуудыг нээж өгсөн бэ гэдгийг одоо ажлын байран дээр гараад амьдралаар гараад ойлгосон. Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр шинжлэх ухааны технологийн сургуулиас бас хэрэгжүүлдэг нийгмийн ажил гэдэг хөтөлбөрийн талаар мэдээлэлүүд хүргэх гэж байна. За яг одоо та бүхэндээ би хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонд шинжлэх ухааны технологийн сургууль яг 2 давхар та бүхнийг авчирсан байна. За энэ сургууль дээрээс бид юу сурж болох вэ гэхээр маш олон мэргэжлүүдийг сурж болно. За тэр дундаа нийгмийн ажил гэдэг энэ онцгой мэргэжлэр хэрвээ мэргэшиг хүсэж байгаа хүмүүс байх юм бол шинжлэх ухааны технологийн сургуулийг санал болгож байгаа. Яагаад гэвэл шинжлэх ухааны технологийн сургууль бол нийгмийн ажил гэдэг энэ мэргэжлэр анх удаа Монголд мэргэжилтнүүдийг бэлдэж эхэлсэн ийм сургуулиудын нэг. Тэгэхээр ерөөсө 2 хаан сургууль гэдгийг нэг нь гэж би сүүлд бол уншсан. Тэгэхээр энэгээр юу илэрхийлж байгаа гэхээр бараг л 30 орчим жил одоо хэдхэн жилийн дараа 30 жилийн ойн болох гэж байна л да. Одоо энэ мэргэжлэлтнүүд бэлтгээд гэсэн үг. Тэгэхээр 1000 гаруй нийгмийн ажилтнуудыг буюу мэргэжлийн хүмүүсийг бэлтгэсэн байна. За нийгмийн ажилтан гэдэг энэ одоо хүн маань өөрөө нийгэмдэр маш эерэг зөв нөлөөллөөр дамжуулаад ингээ явж байгаа. За тэгээд шүтээс дээр бас нэг онцгой давуу тал байдаг нь 90%-аас дээш хувийн мэргэжлийн одоо доктор, профессор, багш нар та бүхэндээ одоо бүх хөтөлбөрүүдийг ордог байгаа. Тэрүүгээр маш том даваа талтай гэж бодож байна. Тэгээд эдгээр багш нар маань бүгдээрээ дотоод гадаадын сургуулиудыг төгссөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийг та бүхэнд нүүр бардам одоо сургаж өгөх боломжтой мэргэжлийн хүмүүс байдаг. Дараа даваа талтай байдаг шүү. Шүтээсийн энэ одоо гайхалтай түүхэн замнал донд нийгмийн ажил гэдэг энэ арчил мэргэжлийг яагаад шүтээс заавал байх ёстой вэ гэдэг талаар та бүхэндээ шинжлэх ухааны технологийн сургуулийн ректор Намнан багштай уулзуулаад тайлбар авъя. Тэр шинжлэх ухааны технологийн сургууль бол хүн болгоны л ойлгоцоор Монгол улсад инженерийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ жилийн судалгаа сургуулийн ажлын жилийн Монгол улсын тэргүүл их сургуулиуд нэг л ингэж ойлгодог. Тэгэхээр мэдээж их сургууль бол сонгодог утгаараа өгчих ёстой. Тэр тусмаа манай их сургууль техник технологийн коллежийн их сургууль нийгмийн чиглэлийн ажил мэргэжлүүд байж бид илүү энэ инженер технологиг нийгэмтэй ойрхон одоо хөгжүүлж тэднийг бүтээж ирээдүйн улс орны бүтээн байгуулалтыг авч явах өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэнгүүд инженеруудыг бий болгох төлөвлөлт чухал ач холбогдолтой юм байна. Монгол улс анхны эсдийг бол шинжлэх ухааны технологийн сургууль дээр авсан байгаа. Энээс хойш бол бид энэ ажил мэргэжлийг хөгжүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж нийгэмд хийж бүтээх хүртээх ажлуудыг явуулж байна. Мөн одоо бид гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлийг их өргөн хүрээнд хөгжүүлж манай нийгмийн ажил чиглэлээр суралцагч оюутнууд маань олон улсад мэргэжлээ ижлүүлэх хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах, дадлага олж авах энэ ажлуудаас эрчимтэй хийгдэж байна. Бид аль болох одоо дэлхийн боловсролын системд экспорт импорт хийдэг тэр мэдлэгийн том сүлжээ нэгдэх том агуулгаар гадаад харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа. Энэ манай нийгмийн ажилтнуудаар сурж байгаа хэдэн залуус энд оролцсон ажиллаж байгаа эрдэмтэн судлаач, профессор, багш нар хамтран оролцогч талууд бол бүх талаар идэвхтэй оролцож хамтын одоо өрнөлөө бий болгож байгаа гэдэг баяртай байгаа. За тэгэхээр тань маш их баярлалаа. Яагаад гэвэл одоо миний үеийн оюутан болцсон байгаа. Эргээд одоо жишээ нь доктортой шинжлэх ухааны технологийн сургуульд суралцж байгаа. Тэгэхээр яг энэ одоо оюутнуудын хувьд бол бидэд бас маш олон асуултууд байдаг. Та сая тэр асуултуудад цогцоор нь аюул ойлгомжтой хариуллаа. Тэгээд манай оюутнууд бас энэ талаар нэлээд сайн мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгэхээр альва сургууль өөрөө Монголдо чадварлаг боловсон хүчин бэлтгэхээс гадна олон улсад хэрхэн тэр хүмүүсийгээ сойж нийлүүлж байгаа вэ гэдэг аягүй чухал. Тэгээ тэр бол өөрөө улс их орны үн цэнийг бас харуулж байгаа буюу хүнийхээ үн цэнийг өсгөж байгаа тэр хэлбэр гэж би бол боддог. Тэгэхээр шинжлэх ухааны технологийн их сургуулийн одоо яг гадаад харилцаа хэсгийг хэрхэн явагддаг талаар та бүхнийг манай сургуулийн гадаад харилцааны албаны даргатай уулзуулаад дэлгэрэнгүй тайлбар авъя. Бид зэрэг энэ одоо нийгмийн ажил гэдэг хөтөлбөрт сурч байгаа оюутан залуусыг бол би бас бацтай залуучууд хийж байгаа. За манай энэ хөтөлбөрт сурч байгаа залуучууд би бас нэг хэд хэдэн таатай мэдээлэл одоо төлөөлье. За энэ одоо хөтөлбөрт бас нэг болцоотой нь бол шүтээс суралцах хугацаанд бол манай энэ хөтөлбөрт суралцдаг оюутан маань бас гадаадад тодорхой хугацаанд явж мэргэжилтэд ижлүүлэх болцоотой байдаг. Жишээлбэл өнгөрсөн хугацаанд бол жил бүр 3-7 хоногийн нийгмийн ажилтны дадлагыг бүгд найрамдах Солонгос улсад хийж ирсэн байгаа. Энэ нь бол тухайн үнд бол ирээдүйн ажил мэргэжлийн алсын араагаа тодорхойлоход их тус тэмтэй. Та ч гэсэн манай сургуульд яг энэ чиглэлээр ороод ирвэл дан ганц одоо бүгд найрамдах Солонгос улс биш, холбооны бүгд найрамдах Герман улс, тэгээд Японд бас энэ мэргэжлэрээ мэргэжлийн одоо дадлага их болцоотой гэдгийг
бас та бүхэнд энэ мэдээллийг өгөхөд их баяртай байна. За бидний зүгээс бол бас оюутнуудынхаа цаашдын мэдлэг ур чадварыг илүү дэлхийн түвшинд гаргах үүднээс одоо ирэх 6 дугаар сард бол бүгд найрамд Солонгос улсын Жусоны их сургууль бол 3 дээр нэмэх нь 2 гэдэг хөтөлбөрийн гэрээг сурах гэж байна. Энэ хөтөлбөрийн одоо хүрээнд бол манай нийгмийн ажилтны оюутнууд маань 3 дугаар үсээсээ нөгөө оронд очиж 4 дугаар үстэй суралцаад бакалаврын одоо зэрэгээ манай сургуулиас аваад тухайн орондоо бол магистрийн одоо зэрэгтэй суралцаа төгсөх юм аа. За ингээд магистрийн зэрэгтэй суралцахын зэрэгцээгээр тухайн хүн маань бол одоо бүгд найрамдах Солонгос улсын хөтөлбөрийн зах зээлд яг нийгмийн ажилтны одоо лицензтэйгээр бүрэн ажиллах хэрэгтэй төгснөө. Энэ бол та бүхэн өөрсдөө бүс нутгийн зах зээлд гарах их том боломж гэж үзэж байгаа. Та бүхэн ч гэсэн манай сургуульд орж ирээд энэ боломжийг одоо ашиглах бүрэн үе таалга нэгдэнэ. Дээрээс нь бүгд найрамдах Солонгос улсаас гадна Америкийн нэгдсэн улсны Чарльсны их сургууль болон бусад их сургуулиудтай бид нийгмийн ажилтны нэг дээр нэмэх нэг гэдэг одоо магистрийн хөтөлбөр нээх гэж байна. За энэ хөтөлбөрөөр бол дан ганц одоо нийгмийн ажилтны мэргэжил эзэмшихээс гадна нэмэх нь давхар мэргэжил эзэмшин тэр нь бол дата анализис бодлогын одоо шинжээч гэдэг төгсөх юм аа. Ингийн бол та төрийн албанд ажиллаж болно, бодлого боловсруулах төвшөнд ажиллаж болно. Ингэснээр нийгмийн халамжийн салбарт гэдэг үү нийгмийн агуулгын салбарт та бүхэн Монголдо үнэ сэнтэй мэргэжилтэн болох юм аа. Ингээд та бүхэн манай сургуульд ирээрээ тэгэх юм бол та бүхэн бүс нутаг дэлхийн одоо зах зээлд гарах чадвартай нийгмийн ажилтан болно шүү. Тэгэхээр Монгол хүний үн цэнийг өсгөж байгаа, олон улсад таниулж байгаа бас шинжилгээний технологийн сургуулийн багш нараа сургуулаараа маш их бахархаж байна. Тэгээ та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулийн холбогдоод бас авах боломжтой шүү. За тэгээд бичлэгтэй маань хамт байсан та нартай маш их баярлалаа. Бусдын төлөө гэдэг сэтгэлтэй нийгмээ ингээд гоё өөрийнхөө үйлдэлээр гэрэл гээгээтэй болгох хүсэлтэй бүх хүмүүсийг шинжилгээний технологийн сургууль урьж байгаа. Тэгээд та бүхэндээ бичлэгийн бас ихэнд хэлсэнчлэн би бас энэ докторантаа суралцаа, докторийн зэрэг горилж байгаа. Тэгээд чадах гэж итгэж байна. Тэгээд мундаг доктор эрдэмтэн багш наасаа суралцуулаад маш их байдаг учраас амьдралд өгөх үн цэнийг нэмэх тэр гоё сургуулийг бас сонгоосаа гэж хүсэж байна. Тэгэхээр манайхаа хамт байсан маш их баярлалаа. Тэгээд би бол хичээлдээ орлоо. Тэгээд та бүхнийг авч хамт байгаарай гэж уриалмаар байна. Түр бай.